Өмгөөллийн legal policy хуулийн фирм нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өндөр технологи, өрсөлдөөн, инновац хөгжлийг дэмжиж эрх зүйн үйлчилгээний орчин үеийн мэргэжсэн хуулийн фирм юм. Бид Модрог телевизтэй хамтран хууль бидний амьдрал эрх зүйн цовруул нэвтрүүлгийг эрхлэн хүргэж байна. Бид энэхүү нэвтрүүлгээрээ иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал, гэрээ хилцэл, өмч хөрөнгө, гэр бүл, хөдөлмөрийн маргаан, гэмт хэргийн тухай ойлголт, мөн захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус шийдвэр болмоос иргэн хуулийн этгээд эрх зөрчигдөх зэрэг асуудлаар хууль зүйн зөвлөгөөг та бүхэн хүргэнэ. Хууль бидний амьдралд нэвтрүүлэн та бүхэнд эрх зүйн мэдлэг олгох, хуулийг таниулах, аливаа хэрэг маргаан бүрдсэн сэргийлэх, хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч чадвартай босоод туслана. Бид үйлчлүүлэгч нартаа шударга, үндэслэл бүхий зардлаар хамгийн сайн хууль зүйн үйлчлэгийг үзүүлж, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорин ажилладаг. Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчдээ Мөнгөлийн legal policy хуулийн фирм Модрог телевизтэй хамтран бэлтгэж буй хууль бидний амьдрал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ худалдаа авах гэрээний талаар ерөнхий ойлголт болон бусад гэрээнээс ялгагдах онцлог ойлголтын талаар хүргэхийг зорилоо. Бид бодит амьдрал дээр иргэдэд тулгамдж буй асуудал дээр тулгуурлан нэвтрүүлгээ бэлтгэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаарт маань Цавхан аймгийн Санд Маргад сумаас Карши ах маань худалдаа авах гэрээний талаар зөвлөгөө авахар хүрэлцэн ирээд байна. Самбана та сайхан зүсэж байна уу? Сайхан зүсэж байна ахна. Ямар асуудлаар зөвлөгөө авахар хүрэлцэн ирээд байгаа тодорхойлохгүй юу? Ахна энэ Улаанбаатар хотод төр хугацаагаар ирээд байна. Ингээ өөрийнх нь хэд хэдэн хөрөнгийг зараад энэ хотод ирэх санаатай байна. Гэтэл охин маань та юуны тухайн зөвлөгөө бүх юмнуудаа битгий зараарэ. Хуульчдаар очиод зөвлөгөө аваарай гэж зөвлөсний дагуу би та бүхэн дээр зөвлөгөө авахар хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө биднийг зорио ирсэнд танд баярлалаа. Мэргэжлийн үйлчлэгчдээс зөвлөгөө авах нь болцшгүй өрсөлдлийг тооцох, хэрэг маргаанаас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Та түрүүн хөрөнгөө зарна гэж хэллээ л дээ. Ямар хөрөнгөө зарах ч байгаа талаар тодруулахгүй юу? Ахын нэг ашаа байшин, бас нэг мотоцикл байгаа. Эд өвдөйгээ зарддаг юм уу гэсэн юм бодолтой байна. Энэ зарахын тулд ер нь ямар гэрээ байгуулахын яаж яах юм гэдэг талаар би ерөөсөн ойлголт маш бага байна. Энэ талаар та бүхэн тодруулж ярьж зөвлөж өгөөч гэж. Юуны өмнө та иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243-ийн нэгт заасан худалдаа авах гэрээ байгуулна. Худалдаа авах гэрээний дагуу худалдагч бит байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдагчийн худалдаа авагчийн өмчлөлт шилжүүлэх, худалдаа авагчийн хилцэн тохиролцсон үнийг төлж эд хөрөнгийг хүлээн авах үүргийг хүлээж байдаг байгаа. Худалдаа авах гэрээг байгуулахын тулд талууд гэрээний дагуу ямар эд зүйл худалдах гэж байгаа буюу түүнийг ямар үнээр худалдах гэж байгаагаа тохиролцсон байх шаардлагатай. Тэгэхээр худалдаа авах гэрээний дагуу худалдагч буюу та бит байдлын болон эрхийн доолдолгүй хөрөнгийг худалдаа авагчийн өмчлөлт шилжүүлэх үндсэн үүргийг хүлээж байдаг байгаа. Тэгэхээр танд болоод телевиз үзэж байгаа үзэгчтэй зориулаад би доолдолгүй хөрөнгийн талаар товчхон ойлголт өгье гэж бодож байна. Тэгэхээр эд хөрөнгийн доголдол гэдэгт маань хоёр төрлийн доголдол хамаардаг байгаа. Нэгдүгээрт энэ бит байдлын доголдол, хоёрдугаар эрхийн доголдол хамаардаг байгаа. Бит байдлын доголдол гэдэг маань тухайн эд хөрөнгийнхөө тоо, хэмжээ, чанартай холбоотой байдаг бол эрхийн доголдол маань тухайн эд хөрөнгийн талаар гурдаж итгээд өөрийн эдлэх эрхийн талаар гомдлын шаардлага гарахгүй тохиолдолд бол энэ нь эрхийн доголдолгүй эд хөрөнгөд хамаардаг байгаа. Өөрөөр хэлбэл таны худалдах гэж байгаа хашаа байшин таны нэр дээр байх, бусад этгээдэд барьцаалагддаггүй байх шаардлагатай. Ийм хоёр тохиолдлыг хангасан тохиолдолд тухайн эд хөрөнгө маань доголдолгүй эд хөрөнгөд тооцогдох байгаа. Мөн худалдаа авах гэрээний дагуу худалдаа авагч маань харилцан тохиролцсон үнийг төлөх мөн тухайн эд хөрөнгийг хүлээн авах юм үндсэн үүргийг хүлээж байдаг. Гэрээгээ заавал бичгээр байгуулах шаардлагатай болж байна. Ердийн тохиолдолд худалдаа авах гэрээг талууд амар байгуулах боломжтой байдаг. Тухайлбал бидний өдөр тутмын худалдаа авдаг хүнсний бүтээгдэхүүн, барааны бүтээгдэхүүн зэргийг бол бид ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр худалдаа авах боломжтой. Харин таны худалдах гэж байгаа хашаа байшингийн тухайд бол нэг онцлог байгаа нь энэ нь иргэний хуулийн 84-ийн 3 дугаар зүйл заасны дагуу үл хөдлөлийн төрөнгөд хамаардаг байгаа. Тэгэхээр үл хөдлөлийн төрөнгийг бол үл хөдлөлийн төрөнг худалдаа авах гэрээг бичгээр байгуулж татратаар гэрчлүүлэх шаардлагыг иргэний хууль заасан байна.
үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндслийг тодорхой зааж нотариотоор гэрчлүүлнэ. Иргэний хуулийн 109-2. Тийм болохоор та гэрээгээ заавал бичгээр байгуулах шаардлагатай. За ингээд ашаа шинга зарахад бас ямар татвар төлж байна. Энэ татвар бас хэд татвар төлдөг гэж би сонссон юм. Тэгэхээр үйл хөдлөх эд хөрөнгө худалдаах тохиолдолд бол хувь хүний орлогын албан татварын тухай хууль заасны дагуу тухайн орлогын 2% татвар мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу үйл хөдлөх эд хөрөнгийн гэрээ хилцлийг гэрчилж буй натраад тухайн гэрээний үнийн дүнгийн 0.5% тэнцэх хэмжээний хураамж мөн үйл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх тохиолдолд тухайн эд хөрөнгийн 0.1% тэнцэх хэмжээний хураамж тус төлөх хуулийн зохицуулалт байгаа. Хүмүүс бас ингэж яриад байгаа маа. Бэлгэлийн гэрээгээр байгуулад шилжүүлвэл татвар төлдөггүй гэж яриад байгаа. Энэ гэрийн ямар учиртай юм? Миний өмнө сая дурдсны дагуу 2-1 татвар 2 төрлийн хураамжаас зайлсхийх түүнийг төлөхгүй байх зорилгоор иргэд их хвчлэн практик дээр бэлгэлийн гэрээ байгуулах тохиолдол их ажиглагддаг л та. Тэгэхээр бэлгэлийн гэрээ гэж чухам ямар гэрээ болохыг үзэгчд болон танд тодорхой ойлголтыг би өгье. Бэлгэлийн гэрээ гэдэг маань бэлгэглэгч бэлэг хүлээн авагчтай харилцан тохиролцсны дагуу тодорхой эд хөрөнгийг түүний өмчлөж шилжүүлэх үүрэг бүхий нэг талт гэрээ юм байна. Төлбөргүй үн төлбөргүй шилжүүлж байгаа учраас хүмүүс хвчлэн бэлгэлийн гэрээ байгуулад байна л да. Ингэсэн тохиолдолд иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56-гийн 1-3 заасны дагуу тухайн гэрээ маань өөр хилцлийг халахчлах зорилгоор хийсэн хилцэл буюу хүчин төгөлдөр бус хилцэл болох юм. Өөрөөр хэлбэл талууд тухайн эд хөрөнгийг тодорхой хариу төлбөртөөгөөр худалдаа авах хүсэлтэй байгаа хэрнээ татвараас зайлсхийх зорилгоор бэлгэлийн гэрээ байгуулах тохиолдолд энэ нь өөрөө иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56-гийн 1-3 заасны дагуу хүчин төгөлдөр бус хилцэлд хамаарна. Ийм учраас талуудын хооронд байгуулж байгаа бэлгэлийн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус хилцэл тооцогддог учраас үйл хөдлөх альва үйл хөдлөх үе төрөнгийг худалдаа авахар зэхэж буй хүмүүст хандаад хэлэхэд бол хуулийн дагуу үйл хөдлөх үе төрөнг худалдаа авах гэрээ байгуулах нь тохиромжтой. За тодорхой ойлгож байна. Тэгвэл гэрээгээ хүчин төгөлдөр бус болгохгүй тулд заавал гэрээ үнэн зөв гэрээ байгуулж түүнийг нотариотоор батлуулах ёстой юм байна гэж ингэж ойлголоо. Үүний дараагаар бол бас нэг өмчлөх эрхийг шилжүүлэх нэг үе шат танд үлдэнэ гэсэн үг юм. Тэгэхээр та өмчлөх эрхээ худалдаа авагчид шилжүүлэхийн тулд тухайн үйл хөдлөлийн төрөнг байрлаж байгаа газрынхаа улсын бүртгэлд хандаад үйл хөдлөлийн төрөнгийнхаа өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гаргах хэрэгтэй. Ингээд хүсэлт гаргаад улсын бүртгэлд бүртгүүлснээр таны өмчлөх эрх дуусгарлаад шинэ өмчлөгчд өмчлөх эрх шинээр үүсэх юм аа. За ингээ гэрээ байгуулад дуусчих юм байна. Ингээд гэрээ байгуулж дууснаас хойш надаас тэр ваашин авч байгаа хүн мөнгөө төлөхгүй удаад байвал яах вэ? Ингээх тохиолдолд та гэрээнийхаа дагуу үн төлөхийг шаардах боломжтой. Тэгэхээр үнэ хугацаанд нь төлөхгүй байгаа тохиолдолд та нэмэлт хугацаа тогтоож өгч болно. Хэрвээ нэмэлт хугацаа тогтоогод ч гэсэндээ худалдуулалт авах гэрээнийхаа үнийг төлөхгүй тохиолдолд та гэрээнээсээ татгалзах хэрэгтэй. Зөв ойлголоо. Тэгэхээр энэ тэр мотоциклийн яг манай нутгийн нэг дөө миний мотоциклыг авъя гэдэг байна. Тэр огтоо 6 сарын хугацаатай сар 3 хувааж төлөйг. Эсвэл малаа солиё гэдэг байна. Тэгэхээр би бас мотоциклогчдын сүд мөнгө өгөхгүй удаад байх болов гэж бас нэг болгоомжл байгаа юм. Тэгэхээр энэ хоёрын ер нь аль тохиролцоог нь хийвэл дээр байх вэ? Мөнгө өгөхөөр тохиролцоо бодмолоор солилцсон дээр ер нь аль нь дээр байх болов. Ингээ гэрээ байгуулахгүйгээр бас тохиролцоонд хүрэх боломж байна уу? За би таны асуудлыг ерөөхдөө сайн ойлголоо. Аль тохиолдолд нь бол тохирсон гэрээ хилцлийг байгуулах боломжтой байна. Эхний тохиолдолд та гэрээ байгуулахгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлснээр худалдааж авсан мотоциклынхаа үнийг төлөхгүй байх, бүрэн төлөхгүй байх, улмаар танд тохирол учрах эрсдэлтэй. Тийм болохоор танд би гэрээ байгуулахыг зөвлөж байна. Гэрээ байгуулснаар таны санааг зовоод байгаа төлбөрийн нөхцөл
төлбөрийн нөхцөлийн талаар, талуудыг хүлээх эрх үүргийн талаар тодорхой тусгаж өгөх боломжтой. Мөн худалдаа авагч гэрээнийхээ үнийн дүнг хэрвээ төлөхгүй байгаа тохиолдолд та мөн шүүхэд хандах боломжтой. Гэрээний үнийн дүнг одоо хэсэгчлэн төлөх тохиолдолд бол та зээлэр худалдаалалт авах гэрээ байгуулах боломжтой байгаа. Зээлэр худалдаалалт авах гэрээ гэдэг маань өөрөө худалдаалалт авах гэрээний нэг тусгай төрөл бөгөөд худалдаалалт авах гэрээнээс одоо ялгагдах гол онцлог нь гэх юм бол тухайн эд хөрөнгийн үнийг худалдаа авсан одоо шилжүүлэн авсан даруйдаа бус хэсэг хугацааны дараа бүрэн буюу хэсэгчлэн төлдгөөрөө ийм ялгаатай гэрээ байгаа. Тэгэхээр зээлэр худалдаалалт авах гэрээг бол хууль заасны дагуу заавал бичгээр байгуулах шаардлагатай. Мөн түншлэн тус гэрээнд бол дараах нөхцөлийг зайлшгүй тусгана гэж хууль заасан. Энийг би танд олон үзэгчтэй ойлгомжтой болгохын тулд дурдъя гэж бодлоо. Тэгэхээр зээлэр худалдаалалт авах гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ буюу хугацаа, төлбөл зохиох хүүгийн хэмжээ, үн эсвэл үнийг тодорхойлох журмыг бол талууд зайлшгүй тохиролцсон байх шаардлагатай. Мөнгө хугацаанд нь төлөх бол яах вэ? Худалдаа авагч гэрээн заасан хугацааны дотор мотоциклийн үнийг төлөхгүй байгаа тохиолдолд та гэрээнээсээ татгалзах боломжтой. Гэрээнээсээ татгалзсан тохиолдолд талууд үгсэн авснаа харилцан буцаах үүрэг хүлээдэг байгаа. Тэгэхээр худалдаа авагч таны мотоциклийг буцааж өгнө. Өөрөөр хэлбэл та мотоциклийнхаа өмчлөгч хэвээр үлдэх боломжтой гэсэн үг. Хоёрдугаар болохоор та тухайн мотоциклийг одоо хэрэгэлсэн хугацааны туршид одоо илэгдэл, хорогдол, бүрэн бүтэн байдал зэрийг нь шалгаж үзээд тухайн худалдаа авагчид та анх хүлээлгүй өгсөн байдлаас илт одоо дордсон, муудсан, гэмтсэн тохиолдолд бол та өөрийнхөө хохирлыг хасаад үлдэх төлбөрийг бол худалдаа авагчид буцааж өгөх үүрэгтэй байна. Хоёр дахь тохиолдол буюу гэрээний хариу төлбөрт одоо бэлэн мөнгө биш тодорхой эд зүйл өгөх тохиолдол бол талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдах байгаа. Энэхүү гэрээгээр талууд тодорхой нэг хөрөнгийг харилцан өмчлөж шилжүүлэх үүрэг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл та мотоциклоо худалдаа авагчид шилжүүлнэ. Худалдаа авагч түүний мотоциклийн хариу төлбөрт танд тодорхой тооны бод мал одоо өгөх үүргийг талууд хүлээнэ гэсэн үг юм аа. Тэгэхээр арилжааны гэрээг бол хуульд заавал бичгээр байгуулах шаардлага бол тавигдаагүй. Гэсэн хэдиж та одоо талуудын хүлээх эрх үүрэг, хариуцлага, үүрэг гүйцэтгэх хугацаа зэргийг тодорхой ойлгомжтой байх үүднээс гэрээгээ бичгээр байгуулвал аль талдаа ойлгомжтой байх бөгөөд ямарваа нэгэн хэрэг маргаан гарахаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болох юм. За баярлалаа минийхөө. Гэрээний талаар би бас нэлээд ойлголттой болж явлаа. Чи ч гэсэн миний хүсэлтийг сайн мэдэж байгаа. Тийм болохоор чамаар болон танай байгууллагаар гэрээгээ хийх гэж болох уу? Боллоо яг уу манай хуулийн фирм иргэний эрх зүйн бүх төрлийн гэрээг боловсруулж үйлчлүүлэгчтэй тохирох хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Танд ямар нэгэн хуулийн зөвлөгөө шаардлагатай бол бидний өвд хаалга таны өмнө өрүүлж нээлттэй байх болно. Баярлалаа. Өмгөөллийн легал полиси хуулийн фирм нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өндөр технологи, өрсөлдөөн, инновац хөгжлийг дэмжиж эрх зүйн үйлчилгээний орчин үеийн мэргэжсэн хуулийн фирм юм. Бид модер телевизтэй хамтран хууль бидний амьдралд эрх зүйн цовруул нэвтрүүлгийг эрхлэн хүргэж байна. Бид энэхүү нэвтрүүлгээрээ иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал, гэрээ хилцэл, өмч хөрөнгө, гэр бүл, хөдөлмөрийн маргаан, гэмт хэргийн тухай ойлголт, мөн захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус шийдвэр болмоос иргэн хуулийн этгээд эрх зөрчигдөх зэрэг асуудлаар хууль зүйн зөвлөгөөг та бүхэнд хүргэнэ. Хууль бидний амьдралд нэвтрүүлэн та бүхэнд эрх зүйн мэдлэг олгох, хуулийг таниулах, аливаа хэрэг маргаанд урьдчилан сэргийлэх, хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч чадвартай усад туслана. Бид үйлчлүүлэгч нартаа шударга, үндэслэл бүхий зарлаад хамгийн сайн хууль зүйн үйлчилгээг үзүүлж урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорин ажилладаг.